Сайн байцгаана уу? Дараагийн бичлэгтээ давтай морил. Энэ удаагийн бичлэгээрээ Сиамын ихрүүд тэр дундаа содон сонирхолтой амьдралтай Сиамын ихрүүдийн талаар мэдээлэл бэлтгэлээ. Сувгийг манд дэмжиж subscribe дарахаа битгий мартаарай. Юун дөрөнд Сиамын ихрийн талаар товчхон мэдээлэл та бүхэндээ хүргэе. Сиамын ихрүүд нь 200 мянган төрөл тутамд нэг удаа тохиолдох маш ховор зүйл бөгөөд төрхөөсөө хоорондоо нийлсэн ямарваа нэгэн эд эрхтэн дундаа байх ихрүүдийг хэлж байгаа юм. Монголд одоогоор нийт 2 удаа 2009 болон 2010 онд Сиамын ихэр төрсөн тохиолдол бүртгэж байсан ба хамгийн сүүлд төрсөн Сиамын ихрүүд харамсалтай нь төрсөн даруйдаа насарчээ. Канада улсад 2006 онд Татьяна болон Криста Хоген гэх Сиамын ихрүүд мэндэлжээ. Тэдний биеийн тусдаа боловч нэг толгойтой байна. Бусад Сиамын ихрүүдээс ялгарах тэдний хамгийн содон зүйл нь бие биенийхээ бодлыг сонсож, бие биенийхээ нүдээр харах онцгой чадвартай төржээ. Тухайн охидын ээж хүүхдүүдээ бодол төдийгүй харж байгаа зүйлсээ хоорондоо хуваалцаж чаддгийг нь анх олж мэджээ. Ээж Фелишиан хоёр эхм нь тоглож байхдаа дүүд нь харагдахааргүй эгчийнхэн цаана байгаа тоглоомыг төвөггүй авч исэн. Ингэж л анх бие биенийхээ нүдээр харах чадвартай байг нь ээж нь олж мэджээ. Охидыг төрснөөс хойш хяналтандаа авч буй юмч хэлэхтэй. Эхрүүд нөгөө эхрийнхээ харж байгаа зүйлийг хуваалцах чадвартай. Тэдний тархи нь мэдрэхүй болон ухамсарыг зохицуулдаг таламикүрээр холбогдсон. Өөрөөр хэлбэл хоёр тусдаа тархи хэрний нэг юм шиг ажиллаж чадна хэмээжээ. Арай энгийнээр ойлгохыг хичээвэл яг л дундаа нэг мөчөртэй хоёр мод шиг тархи нь холбоостой гэсэн үг юм. Тиймээс эдгээр эхрүүд юу ч хэлэхгүйгээр харилцах чадвартай ажээ. Гэхдээ ингээд ботхоор нөгөө талаас та юу ч бодож байсан хажууд хүн чин үргэлж сонсно гэхээр амарч юм шиг. Кристиан болон Татьянагийн ээж Фелишиас имсэлхтэй. Хүүхдүүдээ төрүүлэхээс өмнө Сиамын ихэр гэж мэдж байсан ч эргэлзэлгүй охидоо төрүүлсэн. Надаасаа өөр ээж хүүхдүүдтэй гидсэндээ байхад нь ийм гэж мэдсэн бол хизээж төрүүлэхгүй байсан байх. Чи ямар харагдах нь хамаагүй хүн л бол хүн. Хоорондоо холбогдсон байна уу, аимшигтай өвчнөд байна уу, бусдаас өөр байна уу хамаагүй. Чи хүн л бол хүн. Энэ л хамгийн чухал хэмээн ярьслаа өгчөөжээ. Хоёр эхрийг салгах мэс ажилбар нь аминд хүрэх өндөр эсэлттэй тул эцэг их нь хийлэхээс татгалзсан байна. Эхрүүд хэд хэдэн эрүүл мэндийн асуудалтай ч одоо хэвийн идэвхтэй амьдралын хэмнэлтэй байна. 1811 онд Тайландд Чанг болон Энг Банкер хэмээх Сиамын эхрүүд мэндэлжээ. Тэд тусдаа бие махбод тусдаа тархитайч дундаа нэг илэгтэй төрсөн аж. Энэхүү эхрүүд тухайн үедээ өөрсдийн өвөрмөц биеэрээ олонд танигдсан төдийгүй тэд өөрсдийн гэсэн үзүүлбэрийг аялан тоглолтын үзүүлдэг байлаа. 10 жилийн турш аялан тоглолтын санхүүгийн хувьд хангалттай боломжтой болсныхаа дараа 1839 онд Хайд Каролинагийн Айрын уулын ойролцоож сууршжээ. Тэд тэндээ Америк иргэншилтэй болцгон нутгийн уугуул эгч дүүстэй гэрлэн 21 хүүхэдтэй болцоожээ. 1874 онд буюу 62 настайдаа эхрүүд нас барсан бөгөөд эхлээд Чанг насарсан бол Энг эхрийнхээ өвхлээс үүдэн гинтийн цочролд орон хэдэн цагийн дараа мөн амьсгал орхожээ. Хамгийн сүүлийн ярих Сиамын эхрүүдийн талаар та ханагтээ сонсож байсан баг. 1990 онд Америк улсад Аби болон Британий Хэнсел хэмээх Сиамын эхрүүд мэндэлжээ. Эхрүүд 1996 онд Опра Винфригийн шоунд орсноор анх дэлхийн нийтэд танигдж эхэлжээ. Эдгээр Сиамын эхэр 2 зүрх, 4 хушиг, 2 ходоотой ба бүсэлхийнээс доошх бүхийлэд эрэхтэн нь дундаа нэг байна. Абийн баруун хөл баруун гараа удирддаг бол Британий зүүн хөл зүүн гараа удирддаг. Тэдний толгойн дунд хэсэгт 3 дахь гар нь байрладаг байсан ч охидыг 12 настай байхад нь тэрхүү гарыг нь тайрж салгажээ. Тэд өөрсдийн бусдаас өөр бие махбодоо санаа зовн нуугдаж суулгүй дээд боловсрал эзэмшиж одоо өөрсдийн нутагтаа 5 дугаар ангийн багшаар ажилладаг байна. Энэхүү эхрүүд дэлхий дээрх хамгийн анхны гэрэлсэн Сиамын эхрүүд гэдгээрээ бусдаас ялгардаг юм. Өдгөө 34 настай Сиамын эхрүүдийн нэг болох Аби нь гэрлэж буй зургаа энэ онд TikTok-тор байршуулснаар олонний анхаарлыг маш ихээр татсан юм. Энэхүү хурим нь 2021 онд болсон ч эхрүүд энэ оны 4 сард нийтэд дийлгэжээ. Зарим хүмүүс энэхүү гэрэлтийг үзэн тэд хүн л болсон хойно бусадтай адил гэрлэж хайрлаж энгийн амьдрах нь зөв хэмээн үзэж байгаа ч нөгөө талаас нөгөө гэрлээгүй ихэр болох Британигийн хувийн орон зай болон хувийн амьдрал тэр чигтээ зөрчигдөж буй хэмээн үзэж байгаа юм. Тэд өөрсдийн амьдралын талаар Аби болон Британий хэмээх шоу нэвтрүүлдэг юм. Энэхүү гэрэлсэн Сиамын эхрүүдийн талаар мэдээлэл бэлтэж байхад нэгэн Америкийн зохиолчин шүлэг нүдэнд туссан юм. Та бүхэндээ уншиж өгье. Би болон тэр болон би.
Таны харж байгаачлан бид хоёр үргэлж хамтдаа. Би түүнийг яваасай гэж хүсдэг. Тэгж байж л би эрх чөлөөтэй болно. Би түүнээс жаахан залхаж эхэлж байна. Тэр надтай байхдаа уйдаж явах шиг байна. Кинонд ч, эр хүнд ч бид хоёрын сонирхол өөр. Би бүжиглэх дуртай, тэр цанаар гулгах дуртай. Би далайд дуртай, тэр уулан дуртай. Би халуун шоколаданд дуртай, тэр цайн дуртай. Би унтмаар байвч тэр 0 орох хэрэгтэй. Тэр надаас илүү махлаг, муухай аштай, уйтгартай. Гэхдээ үүнээс ч илүү дор зүйл бий. Хоёр гэдгийн оронд бид гурвч байж болох байсан. Би болон тэр, тэр болон би. Та бүхэндээ содон сонирхолтой мэдээллээс игч биш, багч биш төсөм хуваалцлаа. Удахгүй эргээд та бүхэнтэйгээ уулзцгаая. Баяртай.